За what up guys? Түшгэн босч ирлээ. Зунжанга яагаад бичлэг хийгээгүй нь энэ өрөөнөөс угаасаа харахад ойлгомжтой байгаа л дээ. Тэгэд ямар ч тайлбар их шаардлагагүй гэж бодогдож байна. Тэгээ бичлэглэгөө орцгоё. Let's go. Окей. Бидний хамгийн түрүүнд одоо ярих пүүз. Бол та нарын энэ пүүз бүр маш их асуугцсан. Энэ пүүз одоо A-ийн нэг Anthony Edwards нэг гэд пүүз байгаа. Энийг та нар бүр комментэнд бүр маш их асуусан. Тийм болохоор би нэг хамгийн түрүүнд буцаж хэрэгтэй хийх гэж бодоод. За Anthony Edwards энэ бол хамгийн таалагдж байгаа зүйл бол мэдээж загвар нь маш өвөрмөц загвартай байгаа. Та нар харж байгаа. Загвар нь одоо маш их таалагдсан. Тэгээ энэ материал эдэр нь бол угаасаа премиум бүр маш гоё. Одоо Adidas-ийн пүүзүүд ер нь Anthony Edwards дөрхөө Skull James Harden дөрхөө угаасаа тийм загвартай болоод байгааг та нар мэдж байгаа. Тэгээ одоо энэ уртлын хэсэг зураг мөрөг авангууд поз уртдаг зурагсангууд энийг гэрэлтэж харагддаг зурган дээр флашлайттай зураг авал. За тэгээд энэ пүүзийг одоо би та нарт яаж перформ хийх нь харуулъя. Урагшаа хоошоогоо хэр сайн зурдаг энэ бичлэгээр харуулъя. Танасаа урагшаа хоошоогоо хэр сайн зурж байгааг бас харсан баг. Одоо би та нарт баруун зүүн буюу зүг чиглэлсэлд хэр сайн зурдгийг энэ бичлэгээрээс харуулъя. За танасаа тэгээ зурлуудыг нь харсан баг. Энэ пүүз бол сайн зурдаг. Тоостой заалан жоохон зоос тоос татна гэхдээ цэвэрхэн заалан дээр бол ямар ч асуудалгүй. Та нарт би одоо энэ уулыг харуулъя. Уул нь янз юм байгаа сте. Та нар энийг сонсож. Энэ пүүз бол надад бүр маш их таалагдаад байгаа. Тэгээд Anthony Edwards угаасаа сая плей-офф сайн тоглосон. Тэгээд би угаасаа Anthony Edwards-ийн угаасаа фэн болсон. Тоглолт мохолт нь бол угаасаа гоё штэ. Тэгээд энэ бүгд жоохон хатуу хөвшүүлэх шаардлагатай. Хэдийн муяатаа энэ гэтээ бас албаар юм хатуу юм блэ. Яадаг л өсрэлтэн чинь нэмэр болох гэж. Яадаг л хүн чинь ингэчээд дэш ингэж содно штэ. Энэ бол тэрэнд нь ингээд туслалцаа үзүүлдэг. За тэгээд хойно бол бас доор угаасаа нь уулныхаа доор ингээд ультра бүүстэнд байдаг юм зөөлөвчнүүд байгааг та нар харж байгаа. Энэ цагаан юмнууд. Угаасаа 5 дахь та зөөлөн. Тэгээд ганц юм надаа нэг юм анхааруулхад үдээсээ маш сайн үдэх ёстой юм билэ. Тэгэхгүй бол ингээд жоохон сул үдэх ч юм уу бүр хитрхи сайн чанга үдэг үед миний хөл дотор нь жоохон зайтай байсан. Тэгээд арзмарын хувьд бол яг true size яг жинхэнэ арзмаараар авах ёстой. Би бол 8, би бол size 8, яг size 8-ыг авсан бүр яг сайн таарч байлаа. Тэгээд агаар солилцооны хувьд энд бол баг агаар солилцоо гэдэг юм байхгүй. Угаасаа амар тийм бүхчмдүү пүүз байгаа шүү дээ. Тэгээд жингийн хувьд энэ пүүз бол жоохон хүнд талдаа. Гэхдээ би бол өөрөө төрүүтэй пүүз өмч тогтдооргүй. Энэ яс төрүүгүй low top нь байд юм билээ. Гэхдээ надаа low top нь олдоогүй маа. Им high top л байсан. Тэгээд энэ пүүз хэдий ингээд би ингээд high top дургуйч гэсэн энэ пүүз бол надад нэг тийм амар саад болоогүй. Харин ч ингээд улан хамгаалж юм шиг бат бөх мэдрэмжийг өгсөн. Хотоос ингэж харагдана.
хайжуудлаас ингэж харагдана. Энэ пүүз бол нэрээ хайр пүүз байлээ. Энэ пүүз би хувьдаа бол маш туртайгаа сэтгэл хангалуун байгаа. Тэгээд үнийн хувьд энэ пүүз 129 нөө 139 нөө тиймэрхүүсэн такстайгаа нийлээд 130 мөчлсөн байгаа. Тэгээд миний бичлэгийг үзэж байгаад баярлалаа. Би босч ирсэн. Одоо бүтээсэн өдөр болгон бичлэг оруулах болно. Хэрвээ би завтай байх юм бол 3 дахь бүтээсэн өдөр 7 хоногт 2 бичлэгийг оруулахыг хичээнэ. Та нар тэгээд сайн бичлэгээ үзээ дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Тэгээд хүлээсэн ч гэсэн баярлалаа. Одоо би тогтмол бичлэгийг болно. Дараагийн бичлэгээр дахиад уулзцгаая. Тэгээд хэрвээ та нар намайг ямар нэгэн зүйлийг яриаггүй орхисон эсвэл ямар нэгэн пүүзийг хийлгүүлмээр байвал комент секшн сэтгэлдгээ үлдлээгээрэй. Баярлалаа. Тэгээд subscribe, like дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Peace.